За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ оройны мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ сайхан тусгаарлалтанд гэртээ байгаа. За миний бие олон төрлийн санаа бодол надад байна. Тэрийгээ бас та бүхэнтэйгээ хуваалцаж баймаар байна. Тэгээд олон захиа хүсэлт хүмүүсээс ирж байна. Тэгээд төр засагт ийм мэдээлэл, ийм зүйлийг хэлж өгөөч гэсэн ард иргэдийн маань, фейсбુકийн найзуудын маань, гадаадд гацсан иргэдийн маань, дотооддоо одоо янз бүрийн зовлонд баригдсан, арга тасарсан ард иргэдийн захиа хүсэлт их байна. Бүгдээрэнд нь би хариулж чадахгүй, би тэр асуудлыг шийддэг хүн биш. Тэгэхдээ ямар ч байсан би болж үтгэхээрээ та бүхнийхээ төлөө бас сошиалар өөрийнхөө санаа бодлыг гаргаж байгаа. За энэ удаад би нэг номын тухай та нартай ярих гэж бодож байна. За энэ ном бол Төрийн онол гэдэг. Энэ манай профессор багш Лүндэнд орж байгаа маань бичсэн байна лээ. Тэгээд энэ номыг бол залуучууд, оюутнууд хүмүүс нь уншвал, авал зүгээр юм байна лээ гэж хэлэх гэж байна. Тэгээд энэний би хамгийн нэгдүгээр нүүрэн дээрээс нь ингээд уншихад шилдэг улс ба төрийн нэг шинж бол хэн төрийг захирч байгаас үл хамааран нийтийн ашиг тусыг удирдлага болгож байх ёстой гэж эхэлсэн байна. Энэ бол одоо манай эртний өмнөх 384-өөс 322 онд амьдарч ирсэн Аристотелийн хэлсэн үг юм байна. Тэгэхээр хэн одоо улсыг удирдах яах нь ерөөсөө хамаагүй гэж байна шүү дээ. Тэр нь диктаторч байсан болно. Нэг хүн байсан ч болно, хаан байсан ч болно. Нэг бол одоо ийм парламент, ерөнхийлөгч, ерөнхий сайд хэн ч байсан болно. Хамгийн гол нь тэр хүн нийтийн эрх ашигын төлөө энэ бүх эрх мэдлээ зориулах хамгийн зөв тэр арга замыг л олох ёстой гэж. Ингэж одоо бараг 2300 жилийн өмнө эртний Грекийн одоо эрдэмтэн Аристотель хэлж байж л дээ. Гэтэл өнөөдөр Монголд ямар байна? Бид нар одоо барууныхныг дуурайгаад нөгөө ардчил зах зээл гэдэг юм авчирсан. Яг үнэн дээрээ бол ардчил зах зээл гэдэг юм Монголыг аврахгүй. Аврахгүй гэдэг нь харагдлаа. Би ч гэсэн та нартай адил 20 жилийн өмнө би улс төр данх орж байхдаа ардчил Монголыг аварна. Монголын ардчилсан нам Монголыг аварна гэж бодож явсан. Өнөөдөр бол би тэрийгэ эндүүрл юм байна гэдгийг мэдэж авсан. Гэхдээ өнөөдөр биш л дээ. Нилээд одоо хэдэн жилийн өмнөөс гинүү чин багаар явсаар байгаагүй эн чин буруу явж байгаа юм байна, буруу хүмүүс байгаа юм байна гэдг нь бас надад ойлгогдсон л доо. За би тэгээд энэ Лүндэнд орж профессорынхоо номны 111-р хуудас дээрээс нь социал төр гэдэг хэсэг дээрээс нь одоо бас та бүхэндээ нэг зүйл уншиж өгье л да. Социал төрийг илэрхийлсэн германаар бол социал штат. Энэ Бисмаркийн үеэс буюу 1870 оноос хэрэглэгдэж иржээ гэж байгаа. Тэгэхээр германууд бол аль дээр үеэс социал төр, нийгмийн баримжаатай төр гэж эхэлж байж одоо ч гэсэн германууд социал марктвиртшафт гэж ярьдаг юм. Ер нь тэр нь юу гэхээр нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нийгмийн баримжаатай капитализм гэж ярьж байгаа. Тэгээд би та бүхэнд энд юу хэлэх гээд байна гэхээр үнэн дээр бол энэ улс орны баялаг ард түмэнд зориулагдах ёстой юм шүү. Түрүүчийн хэлсэнтэй яг адил. Монголыг одоо Монголын шилдэг удирдагч л хөгжүүлнэ. Нэг л хүн байхад хангалттай.
одоо юу гэдгийг урд хөршийг Ши Жинпинг гэдэг хүн гарч ирээд ямар их өөрчилж байна. Одоо бидний хамгийн сайн ярьдаг жишээ Өмнөд Солонгосыг Пакчинхо өөрчилчлөө. Альсгүй бол одоо Сингапурыг Ли Кван Ю өөрчилчлөө. Америкийг ч гэсэн сайн муу талаар нь Трамп өөрчиллөө шүү дээ. Трамп хэдийгээр бүгд найрамдах намаас сонгогдсон боловч бүгд найрамдах намын бодлогыг авч яваагүй. Трамп бол Трампын бодлогыг л хэрэгжүүлсэн. Трампын бодлогод сайн юм, муу юм аль нь л байсан байх. Тий. Гэхдээ би бол Трампыг тийм муу бодлого явуулсан гэж бас хэлмээргүй байна. Жинхэнэ капитализм гэдгийг одоо жинхэнэ хувь хүн төрийг удирддаг юм аа. Хувь хүний толгоогоор явдیں۔ Түүнээс ч одоо нэг намын бүлэг хүмүүс гарч ирчээд шийдээд байдгүй юм аа гэдгийг бас биднэрт харуулж өглөө шүү дээ. Нөгөө улсын их хурлч гинүү альсгүй Америкээр одоо Сенат, Конгресс нь ингээд удирдах байгаа юм бишээ. Одоо манай Монголд их андуурдаг байхгүй юу? Улсын их хурлын гишүүн л бол одоо ингээд улсыг өөрчилчихдэг юм шиг, тийм эрхтэй юм шиг, альсгүй бол мөнгөний эрх мэдэл байдаг юм шиг тийм гишүүн болгонд тий. Гишүүн болгон улсын их хурлд очихороо ингээд ерөөсөө мөнгө л идэж уух гэж очдөг юм шиг ийм бодол Монголд төрсөн. Тэгэхээр энэ зөвхөн хүнд байдаг юм шүү монголчуудаа. Тий. Хүн удирддгийг нэг л хүн байхад хангалттай. Өнөөдөр манай удирдагч нар яачаад байна? Өнөөдрийн болж байгаа энэ бүх юм энэ бидний өмнө нь 30 жил хийсэн хор уршгийн үргэлжлэл явж байна. Өнөөдөр ингээд 30 жил улс орны маань идэж уусан тэр мөнгө, тэр хуйлдаан, тэр луур булхаандаа Монгол улс унчаад байна. Энэ 30 жил Монголд ардчил гэдэг юмыг авчирч, чөлөөт зах зээл гэдэг юмыг ингэж барууны хүсснээр тавьсан. Тэгээд та нар миний энэ өнөөдрийн ярилцлагын гарчлагыг харсан байх. Баян орнуудад, баячуудад энэ чөлөөт зах зээл, өөрөөр хэлбэл энэ капитализм, тэ энэ ардчил гэдэг ингэж хэврэг нийгмийн одоо энэ эрх барих байгууллагын солигддог энэ байгууламж энэ нь тэр улсуудад хамгийн ашигтай. Тэгснээрээ тэд нар өөрсдийнхөө зах зээлийн нөлөөг тэр жижиг буурай ядуу улс орнуудад тогтооно. Хэд нэгийн дэмжин өөртөө одоо ашигтай тийм өөрийн дэмждэг талынханд мөнгө төгрөг өгж тэднийг босгож ирнэ. Дунд нь яс сайн ингэн ийм л зүйлүүдийг тэд хий. Энд дандаа зах зээл л яригдж байгаа. Зөвхөн зах зээлийн одоо эрх ашиг. Энэ цаанаа нөгөө тэр баян орнуудын үйлдвэр, технологи, тэр ажиллах хүч эднэр нь тэнд хамгаалагдж байдаг. Эднэр төрүүлээд хөгжсөн. Бид нар гарч ирээд тэдний юмыг худалдаж авах ёстой. Бид нар хоорондоо ингээд муудалцаад ингээд жил 4 жилд бодлогон солигдоод сөрөг хүчин эрх барьж байгаа хүчин гэж хоорондоо байлдаад тэгээ бие биенийг ингээд шоронд хориод ингээд араасаа халаад ингээд байлдаад явах нь тэднэрт л ашигтай. Эцсийн дүндээ тэгж байлдаж явах үед нь хүмүүс нь монголчууд нь одоо тэр ядуу улс буурай улс орны ард иргэдэн тэдний бараа бүтээгдэхүүн, тэдний одоо Mercedes, тэдний Toyota, тэдний iPhone, тэдний Samsung, тэдний Louis Vuitton, тэдний одоо бүхэл бүтээгдэхүүнүүдийг авч явах ёстой. Тийм л хувь заяатай. Энэ бол одоо биднэрт 1990 онд одоо тулгсан гинөө биднэрт зохиож өгсөн тэр үлгэр ингээ явж байгаа юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд энэ капитализм гэдэг чинь, хөрөнгөтний нийгэм гэдэг чинь баян улс, баячуудын зохиосон тоглоом бөгөөд энэ зөвхөн баячуудад, баян улсуудад ашигтай бөгөөд яг энэ Монголд байгаа энэ хэлбэр болвол ядуу хүн энэ Монгол шиг ядуу улсад хамгийн ашиггүй хувилбар юм шүү.
Тэгэхээр монголчууд бид нар яаж өөрсдөө мөнгө олох вэ? Бид яаж хүчтэй байх вэ? Бид яаж шулуулахгүй байх вэ? Бид өөрсдийнхөө баялаг, өөрсдийнхөө боломж бололцоо, бизнес бүх юмаа яаж өөрсдөө хамж авч эзэн байх вэ? Энэ л одоо бидний хамгийн чухал юм шүү. Би одоо солонгосуудын жишээг ярил л да. Солонгосууд гадагшаа яваад гадаад улсуудад жишээлбэл Монголд ирнэ. Тэ? Монголд ирэхээр солонгосууд яадгүй. Солонгос ресторанд орж үйлчлүүлнэ. Тэр нэг солонгос хүн мөнгөний аваад солонгос руугаа явуулчихна. Солонгосын онгоцоороо ирнэ. Кореан Air. Тэгээд солонгос аялал жуулчлалын компаниар бүх юма зохион байгуулна. Ингээд буцаа явчихна. Тэр хүмүүс тэгэл гадны улсуудад шулуулдаг, монголчуудад мөнгө өгдөг тийм бол байхгүй. Тэгжээж улс хөгжиж байгаа шүү дээ. Яг нарийн ярих юм бол тийм нарийн еврей бодлоготой байж ич. А бид яадгүй. Бид бүгдээрийн гар хөл болоод бүх юма хуваагаал худалдаал бүх юма өгөөл. Одоо энэ Монголын 30 жилийн улс төрд манай эрх баригчид зүгээр дураараа идэж уудаг ийм системийг тогтоосон байхгүй юу? Монголын одоо өмч хөрөнгө, хувьчлал, том аж ахуй нэгжүүд, уул уурхайн лицензүүд бүх юмыг зүгээр хувааж авахын уралдаан зарласан. Тэгээд энэ уралдаандаа бүгдээрээ сайхан төрүүлцгээсэн. Одоо тэр уралдааныхаа, тэр Луврынхаа одоо намаг тэр муухай бузар булаад нь өөртөө унчаад байна. Наадуулч. Тэрнээсээ гарч чадахгүй байна. Гэтэ би нэг зүйлийг хэлье. Монгол улсад бас энэ бузар булхай луверт оролцоогүй шунал багтай тийм юм одоо юмыг хүсдэггүй ийм аавын хүү Монголд байгаа гэдэгт бол би бас итгэж явдаг шүү. Тэг. Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэдэг шиг Монголд бас ирээдүй байгаа. Монгол хүн болгон одоо адилгүй энэ бүх муу муухай юмд оролцоогүй, энэ бүх муу муухай юмд одоо суралцаагүй, энэ муу муухай юмд шуналгүй тийм хүмүүс бас Монголд байгаа гэдэгт би итгэж байгаа. За ингээд залуучуудыгаа би манай багшийн бичсэн төрийн онол гэдэг энэ номыг унших юм бол бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл авах юм байна лээ шүү. Тэ. Зөвхөн та нарт ч биш. Бас надад ч гэсэн бас энэ номыг уншихад их хэрэг болж юм лээ шүү. Тэгээд Лондонд орж профессорын маань бичсэн төрийн онолыг уншиж монголчуудаа энэ дэлхийд юу болж байгааг, яаж байгааг ойлгож авцгаа. Бид нар бол дэндүү одоо энэ арчаагүй дэндүү мэдлэг боловсралгүй байна шүү, тэ. Улс орныг ухаан удирднаа. Ард түмнийг ухаан удирдна. Монгол хүн Монголыг л авч явна шүү. Гадны улс орныг гордоод нэмэргүй гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Энэ ковид чинь одоо харуулчлаа шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага гэж байдгүй гэдгийг чинь. Байсан бол одоо Монгол шиг ядуу улсад бас нэг хэсэг хэмжээний тэр вакцин ирсэн байх ёстой шүү дээ. Энэ дэлхийн одоо энэ нүүб чинь энийг хуваарлаж явах ёстой шүү дээ. Жаахан юм аятайхан хувааж авъя. Хуваарна. Улс орны одоо юу гэдгийг хүн амынхан тоогоолч гэдэг юм уу те. За Хятадд 5 сая вакцин, Америкт 3 сая вакцин эхний 7 хоногт, Монголд 20 мянган вакцин ч гэдэг юм уу. Ингээ явж бас болно шүү дээ. Тийм байхгүй шүү те. Энэ бүх одоо юмнууд чинь дээрээс зохион байгуулсан энэ тоглоомд явж байгаа. Энэ тоглоомд Монгол улс яаж аятайхан дунд нь явж ашгаа хийх үү, мөнгө олох уу, ард иргэдэд тэжээх үү гэдэг л хамгийн чухал шүү. За баярлалаа. Дараа уулзъя.